зөвхөн хүмүүстэй харилцах эсвэл нэг юм нийгмийн харилцаанд байгууллагт одоо ажиллах эсвэл өөрөө одоо ингээд хуваар явж болно л доо компани байгуулалт ч юм уу өөрөө тийм бизнесмен ч юм уу одоо хувь хүн манлайлагч ингээд болъё гэх юм явна шүү дээ. Өөрийгөө хөгжүүлсэн гэхлээр өөрийгөө ингээд одоо түрүүний бага одоо шаардлага шийд чанарууд шүү дээ. Эднийг ингээд юу яаж чад дараа нь хүмүүстэй харилцахгүй нэг нөхөр ингээд нэг одоо дараа болчдөг. Тэгээд нөгөө хүмүүстэй ингээд бүдүүл харилцаа тэнийг авах юм бол тэгэл том утгагүй зайл шүү дээ. Тэгэхээр энэ өөрөөсөө эхлэн зэрэгж бол энэ зөвхөн албан тушаал хэрэгтэй биш. Ерөөсөө нийгмийн харилцаанд орж байгаа хүн өөрийгөө аюулсан илдэг. Тийм баггүй. Бусдад үнэхээр за зовлоод одоо нэг ийм сайн тав хийх юмнууд байгаа шүү дээ. Чи албан одоо энэ хамт олондоо яаж маань золооч юм аа тийм зарчимч шүү. Цаг магаа аюу сайн байдаг шүү. Юу гэдэг хүмүүс хаашч байна. Аваа золооч яг л одоо сайн гүйцэтгэдэг шүү. Дараагийн хүсэн удаал гэдэг чинь тийм. Энэ ч бас нэг үлгэлж байгаа. Цоож одоо өөрөө чаддаг юм аа. Хүмүүс үлгэлж байгаа. За тэгээд шийдэл саналууд. За одоо гомдлож байгаахаа оронд ингээ ямар нэгэн гарц агуулга ингээ хон болчих хэрэгтэй тийм тийм одоо сэтгэлтэй эерэг хандлагатай. Үнэхээр шийдэл өөрөө ингээ бас мэддэг гэж болно л доо мундаг юм заа хүн гэж болно. Айгуу хот сэтгэлтэй ингээ. Наадах чи ингэчмээр юм. Энэ шийд чанар бас байх хэрэгтэй болчих жоох тийм. Бага шуулдаг. За тэгэхээр энэ тэгээд бид нар бол бие биенээ бас урамшуулж авах хэрэгтэй тийм хамт олон. За одоо манай алаа одоо ингээд аюу сайн ажиллаж байгаа шүү. Хабын одоо энэ өөрийнхөө аюулч аюу сайн ажиллаж байгаа. За тэгэхээр одоо за энэ одоо 6 сарынхаа одоо тийм урамшууллыг одоо гадаадаа өгөө гэдэг ч юм. Зүгээр жишээ шүү. Тэгээд бие биенийг урамшуулж чаддаг хэрэгтэй. За дараач. За энэ бол яг биес юм нэгдсэн юм аа. Харилцааны ууч чаддаг. Бид нар ингээд өөрийгөө илэрхийлэх юм юу хэрэгтэй. Чаддаг байх хэрэгтэй. Харилцаа хүмүүстэйгээ харилцдаг. Харилцаа гэдэг нь ер нь яг ганцхан ингээд Викторийн асуудал биш. Хүмүүстэй нийгэмдээ сонсож тэр чадвар байхгүй. Бидний хамгийн ажлын хамгийн юм мөнгө хийх харилцааны нэг хүн болгон нэг юм давуу тал суултаж байгаа тийм. За одоо юу гэдэг юм бэ? Сонссон Урайлах ингээ аюу гоё ингээ юм ингээ сонсоод гэсэн тийм зам сайн давуу тал би үүдэг аюу сайн ингээ сайн мэрэгчний энэ одоо сайн хүмүүснийг асууж чаддаг тийм чадвар хэрэгтэй шүү дээ. Яг тэр хүний асуудал надад хамаагүй л дээ. Гэхдээ тийм юм суудсан байвал цааш тийм сайн байхгүй. Би одоо өглөө ингээд цаавал ингээд таамаг сайн байна уу сайхан амснаа өглөөний мэд гэдэг заавал мэд мэдчихнэ гэдэг чинь би хөөр бицтэй хатаасныхоо манай хүн болгонд яаж юм мэдхийн тулд хүн болгон дээр ингээд асуудал юм гарч байна. Тэгтээ харилцаа хандлага тийм юмнаас жижиг юмнаас гэж байна. Тэгээд мэдхээс
мэдлэг нэгсэн хэл юм. За тэгээ яг гоо ер нь бол ингээд нэг хоёр би энэ ингээд нэг тухайн хүний хэлсэн үг хүний амьдралыг бас өөрчилж болох байхгүй. Тэгээд асуудал цагаа байхад. За Отгон баярын хэлсэн үг надад нөлөөж болно. Амхурын хэлсэн үг надад нөлөөж болно. Тэгээд нэг үг хэлэхэд би бас одоо тунгааж бодоод ингээд энэ хүчтэй юу гэж байна. Тэгэхээр юусоо үг бидний хэлж байгаа ингээ үг чаа юу чухал би гэж мамаа чиний мамаа нэг үг гэдэг байна. Хаалт үсээ. Урам зориг үг нэг үг. За манай стичтэй. За чи сайн шүү гэдэг тий. Чи сайн ажил сайн шүү. гэдэг хэлж штэ. Чи бас урамшин хэлтэй баяр. Дараа намайг тэгсэн штэ. Ондооч хэлээ юу гэдэг. Отгон баярыг чи одоо ажиллаж байгаа айтайгаа хэлдэж. Тэнгүүд дараагийнхаа одоо юу гэдэг шүүмжлэл гэж хүлээж авах нэг өөр хэрэг. Намайг бас нэг юм хийгээжээ. Намайг бас жоохон арай жоохон санаачтай ажиллаж байгаа юм байна. Гэж хоон бодоод бас нэг өөр хэрэг. Энийг янз бүр хүлээж авах. Ондооч хүлээж авах эсвэл урамч намайг бас анхаарал байгаа юм байна шүү дээ. Хүлээж авах юм. Өөрчлөж чадна. За би одоо сонсолтод нэг мэдээж одоо ийм шүү. Бид чигээр бид шүү. Тэгээд баян байдаг шүү. Тэгээд ийм одоо нэг өөрөөр туслахч нэг юм хэлчихээ. Одоо өөрчилж байгаа чинь илүү цаана тэр хүн тийм. Тэгэхгүй байхгүй. Итгэл төрүүл. За золоо би нэг үг хэлээ. Золоо гэдэг надад маш их итгээд миний хийгээд гүйцэтгэхэд миний чи биш л дээ. Энэ яг гоо бол өөрийнхөө имиж хуйчж болно эсвэл ажлынхаа имиж гэдэг юм яа. Тэнгүүд итгэл гэдэг шиг гэж байна. Тэрээс үг гэдэг их чухал хүчтэй шүү. Би бас амьдралынхаа одоо тусгаар юм уу энэ хугацаанд ном бич. Яг үгтэй холбоотой ном бич албаа бичсэн байхгүй. Энэ бол цаанаа бас бодогчтой. Тийм учраас шүү. Тэгэхээр үнийг дээр биеиндээ бас аюул сайн бодож гэж хэлж байгаа гэж хэлж байгаа. За тэгээд харилцааны алтан дүрм гэж байгаа шүү дээ. Манай хүсэл чинь яг ч унтах чинь байгаа. Шүтэн унтж байгаа байгаа залууч. Япон би түрүү хэлжээ шүү дээ. Дадал зуршил шүн унтахгүй дадал зуршилтай болчих юм бол насаараа тийм байж магадгүй шүү. Шиг бол чинь эрүүл мэнд чинь өлсөн шүү. Тэгэхээр 10 цагт ондоо орчдөг тийм дадал зуршилтай бол цагаа. Тэр дадал зуршилсан зурч чухал шүү. Шүн 1 цаг унтаад байвал танаас тэгэл нэгдүгээр 3 цаг болно шүү. За тэгэхээр ингэж байна. Харилцааны юу болох вэ юусаа тэгэхээр сонсож байгаа хүний сайн байна уу? Сайхан өснөө сонслоо. Тэгээд авиллаа сонсч дараа нь ярих гэж байна. Тэгэхээр сонс. Төрүүл дуурах гэдэг бас хэрэггүй. Яг нь төрүүл дуурч болно. Төрүүлээд нэг хийж болно. Сайн уу гэдэг. Ирэх хүмүүс одоо юу хүмүүс юм бол гэдэг. Сайн уу гэдэг. Жогон тийм зүрэг эсвэл жогон юм одоо зорилгогүй ч юм уу тийм усад бол хүмүүстэй баг мэдхгүй дээ. Мэдлэг сураг ус гэж. Энэ харилцаан дээр ихлээр би Японд байсан гэсэн ингэ боддог. Энэ Япон улсад одоо өглөө танихгүй ч байсан, таньдаг ч байсан дандаа өглөө мэдлэг зүрх болгоно.
Тэгээ ямар ч нэг ажил дээр дандаа өөрчлөлөөр баярлаа гэдэг үг нь явж байна. Тэгээ би тэр ер нь хэдэн жил ингээ наачиж ингээ байхад Японд ер нь хоорондоо маргалдаж байгаа ямар ч газар маргалж байгаа Япон. Тэгэхээр энэ үг ер нь үг яриа чухал юм байна даа гэж байна. Яг энэ одоо спонсордоос суралцсан байхгүй юу? Тэр ингээд тонголзоод ямар танихгүй хүн байсан дарга зэрэггүй. Дандаа дарга нь ажилчтнаас уучлах тухайн ажилчин даргаас аль бай ингээд үгийн харилцаагаа хүзөөд өгдөг. Ерөөсөө одоо Азийн өндөр хөгжлийн орнуудын гол нууцнаар ирсэн хөгжлийн нууц. Би ч одоо манайхан орноо хэлтэй нэгдэж байгаа шүү дээ. Ерөөсөө зам дээр ааш шаа чих яасан. Хараалаа хэлээ тэгэл нэгдэж байгаа шүү дээ. Тэгээ орж явах оож тайв тий. За таавар. Би одоо шил дуртайгаа нэг машин авлаа. За яа. Тэгэж. Одоо машин яарад бити яарад зэ назалууч зэ машин байж. Мотор оруулчихоо. Итгэс секунд. 2 секунд тийм чиг мөрөлдөг яах вэ? Энэ чинь хэлцээ мэлцээтэй болтоохгүй бас. За тэгээд сонсдог хүн. За ингээд нэг сонсдог хүн бас байх хэрэгтэй. Хүмүүс өөрийг чинь сэтгэлээсээ сонсдог албан агч угаасаа хүлээж хийж байгаа. За ингээд би одоо шилхэд та нарыг сонсохгүй ингээд өөрөө ингээд юм яриа. Өөрөө ингээд байна гэдэг. Та нар машины хэвсгүй л байна. Тэгэхээр баан агч байгаа. Би аль хос сонсъё. Би одоо энэ бараг төрүүлж хийж байна. Төрүүлж байна. Сонсох ямар үстэй ямар цааш ямар одоо төрүүлж асуу. Тийм л хандлагатай. Хүндэлдэг хүн гэж байна. Би одоо хэнийг ч хамаагүй багста хүндлэж байгаа. Ер нь бол тэгжил миний хандлага юм. Эхнээсээ шүү дээ. Доош тийм. Хүндлээ. Нөлөөлдөг хүн. Яг би энийг ганцхан өөр дээрээ нэгэн яаж чадчих. Зүгээр жишээ аваад бас яг мэдээж өөр дээрээ өөр талаасаа таамаг бас нөлөөлдөг хүн. За нэг хүн нөлөөлдөг хүн байж болох байхгүй байгууллагатай. За маань дээр одоо байж манай болроо нөлөөлж иж болно. Манай болроо ингээ энэ бүгд сонсож байгаа. Болроо ингээ нэг юм одоо зөвч ихт ингээ тэ байгууллагаас яах гэж. Нэг үсгэж тэ чиглүүлж байгаа байхгүй. Энэ манай болроо бүгдээр сонсож байгаа юм. Бүгд сонсон. Болроо юу хийж сонсон. За намайг бас хэлэх. За яг бас бүгд сонсон. Гэтэ заавал өөрийгөө хөдөлшөрөх яалтгүй. Гэтэ өөрөө яг энэ ийм л хүн байгаа бол бас сонсгоо хааж байна. За дараач. За тэгээд ер нь ихтэй нэг ийм гарчтай байна. Дараачийн 5 жил нийлээд төрийн албаа хаагч та залуучууд те ер нь бүгдээ цаашдаа ямар байвал сайн байна илүү одоо сайн одоо албаагч байх гэдэг суралцах чадвараа алдаагүй ийм хүн одоо ирээдүйд ихтэй ирэл байх нэ. Ёс зүйтэй харилцаатай хүмүүс ирэл байх нэ. Хэрэгцээтэй байна. Технологийн мэдлэг энэтэйгээ одоо зэрэгцээд байна. IT-ийн одоо манай залуучууд бол мэдээж технологийнхоо дагаал асуудал. Бид нар ч ялгаагүй.
шийдвэр гаргах чадвар энэ аюул чухал юм биш шүү. Заавал нэг одоо асуудал дээр байж гацдаг биш шийдвэр гаргацдаг чадвартай байна. Тэгэхгүй тэгээд наач ингэж болохгүй юм. Яг мэдээж ингээд Израиль хэдэн юмнууд биелээ. Тэгээд нэг түрүүний миний амьдрал өөрөө байна гэдэг шиг гарц гаргалгааг гаргаж одоо болроо бид нар заримдаа сонссон. Яа юу юу зохиомжлог бичиж шүү одоо шийдэх зарим нэг төрийн одоо ажлууд гэдэгтэй гүцэх гэж. Тэр бол бас шийдвэр гаргах чадвар واخгүй юу? Технологийн мэдлэг гэдэг дээр яхад энэ одоо энэ бид нар чи одоо төрийн одоо тайлан төлөвлөгөө албан бичиг гэл ингээд толгойгоо амар ажилладаг шүү дээ. Энийг хөнгөвчлөхийн тулд одоо манай Монголд ихтэй нэвтэрсэн биш. Том ховын одоо хапуугаас эхлээд таван бүгд энэ хэмэл оюун ухаанд ашиглахын тулд энийг ажилчдаа одоо бүр сургадаг тийм тусдаа сургалдаг болсон байна. Тэр нэг хүний оюуныг бас амраах маягаар хэмэл оюун ухааныг ашигладаг тийм юу болсон. Тарих амраах уу, тарих зогсоох уу? Зарим хитрхи ингээд хэмэл оюун хийж чадахгүй. Тийм. Найруулж сайн нэг бас нэг яг энэ хэмэл оюуханд юм гарсан. Яасан гэсэн чинь юу гэх тест юу шалгалт авсан юм байна л да. Гэсэн чинь AI ашиглаад одоо ингээд нэг 10 залуу ингээд шалгалт авсан байх гэж бодъё. Тэгэхээр эндээс за 3-ыг нь энэ AI ChatGPT юм ашиглаад тест өгөл. За тэгвэл нэг бас нэг 3-4 хүнийг нь яг өөрсдийнхөө юугээр ямар ч юу технологи ашиглахгүйгээр өөрсдөө технологи юм аа бичгээд өгсөн. Тэгсэн чинь AI ашигласан улсуудын доогоо хэлсэн ч юм. Яг ингэ тарих өөрийнхөө юу гэж потенциалыг ашиглаж яасан улсууд нь тэрийг давцсан байх гэж байна. Тэгэхээр энэ сул талтай байхгүй юу? AI гэж өөр. Тэрээс яг тухайн цаг үедээ тэрийг яаж ашиглах вэ? Шийдвэр гаргах тийм юм байна. Тухайн хүний өөрийнх нь яг шууд одоо юугаар ингэ шийддэг, шийдвэр гаргах тийм юу болох ч байна. өөрөө сэтгэж нарийн Өөрөө сэтгэж. Тэгэхгүй ингээд хоёр талтай. AI бол нэг юм л шууд хамааралтай болчихно. За ерөөсөө ингээд мууцан сурна шүү дээ. Ороод заавал юм өөдөөс асуух гал. Би л AI гэдэг чинь зөвхөн үндэслэн ч юм уу чиглүүлэх маркер шүү дээ. Гүйцэтгэх нь бол өөрөө яаж юусэн хийх хэрэгтэй юм байна. Би одоо нөгөө ном уншдаг хүмүүс байхгүй болсон. Одоо намайг түрээ асууад орж байхад би нэг удаа хэлсэн. Нөгөө ном уншсан шиг аль биш найруулга дээр ч өрдөөсөө хэлсэн. Тэр одоо AI чи хит явал тэр бичвэрсэн чиглэлтэй хэлсэн үг юм шүү дээ. За тэгээд цааш юм тий. За тэгээд тэгэхээр энэ бол энэ чадварууд ингээд ирээдүйд заавал байж одоо яах нь шүү заруу шүү дээ. За өнөөдрөөс өөртөө нэг юм юу хиймээр байгаа юм дээрээ. Амбалт яа гэж байгаа байхгүй. Энэ амбалт нөгөө нэг энэ ертөнцийн эзэн тэр таамаагүй шүү. Өөртөө гэж заа. Тэр их сайн ойлгоо. Чи өөрөө ирээдүйд одоо сайн албаар сайн одоо ажиллах ажилттай байгаад гэж өөртөө ингэ амбалт өгөөж байгаа байхгүй. Тэгэхээр би зөв татаа ажиллана гэж бод. Тэгээ хийг ажил бүрөө утга учиртай юм ээ. Өдөр бүр суралцнаа. Мэдлэгээ байнг одоо ингээд тийгээс хичгээ явнаа. Ёс зүгээ ихнэлнэ. Шудраг байна. Устдад үлгэрлэнэ. За үйлс бүрээрээ эерэг байдлыг түгэнэ гэж үгээ зөв хэрэглэнэ гэж байна тийм. Үгээ буруу хэрэглэснээс шууд харилцаа ингээ өөрчлөгдчихсөн тийм үү? Бас хамтраас. Тэр энийг ингээд айгүй сайн бодож яваарай. Тэгээд өөртөө энэ одоо 1 2
таван амжилтыг өөртөө өрөө. За тэгээд бүрэн яахыг зөвхөн ажил гэж биш, иргэдийн итгэл хариуцсан хэм үйлдэж хардаг хүн жинхэнэ гүнзгийтэй албаа гэж болтгоо. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа. За үнэхээр гоё хэлсэн. Хоёр.